Хуульч шууха Монгол улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг танилцуулж байна. Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг уул уурхайн салбарын манлайлалт, төсвийн алдагдал, гадаад үр зээл, орлогын тэгш бус байдал, ядуурл ба ажилгүйдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, өрхийн орлого, хуримтлал, аж ахуйн нэгж байгуулахын ашигт ажиллагаа гэх 9 бүлэгт ангилан тус бүрийг танилцуулна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг төсөв бүхэлдээ уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай болжээ. Тоо баримтаас дурдвал сүүлийн оны байдлаар уг салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1, нийт экспортын орлогын 93, нийт валютын нөөцийн 97%-ийг дангаар бүрдүүлсэн нь ил салбар эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх болсныг илтгэн. 1995 онд уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнд 1130%-ийг эзэлж байсан ч 1997 онд ашигт малтмалын тухай хууль батлагдаж, түүний хэрэгжилт болон дэлхийн эрдэс баялагын түүхийн эдийн үнийн өсөлтийн улмаас салбар хөгжимтэлж 2022 оны эцэст 52.9 их 80 төгрөгөөр хэмжигдэх дотоодын нийт бүтээгдэхүүний 25%-ны 10% хүрч өсжээ. Харин хөдөө аж ахуйн салбар 1995 онд 32.50%-аар тэргүүлж байсан ч 2022 оны байдлаар эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбар зөнхөлж, худалдааны салбар 16.10%-аар, хөдөө аж ахуйн салбар 13.10%-аар тус удаалжээ. Боловсруулах үйлдвэрлэл эсвэл үйлчлэгээний салбар тэргүүлж байх эдийн засгийн бүтцийг өндөр бүтээмжтэй өрсөлдөх чадвартай гэж үздэгч энэ салбар 1995 онд 1730%-ийг эзэлж байгаад сүүлийн байдлаар 860% хүртэл буурсан байна. 1996 онд хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38.50% эзэлж тэргүүлж байжээ. Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн хэмжээ, газар зүйн байршил, байгалийн баялаг нь экспортын төвлөрлийг үүсгэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ашигт малтмалын экспорт тасралтгүй өсөж 2022 оны байдлаар нийт экспортын 93.12%-ийг дангаар бүрдүүлжээ. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох нүүрс, цэсийн баяжмал алт хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь цөөн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнээр дагнан тэдгээрт экспорт түшиглэж байгааг илтгэж байна. Салбарын бүтцийн өөрчлөлт эдийн засгийн өсөлтийн 20 гаруй хувийг тайлбарладаг тул бусад салбарын өсөлт хөгжлийг хангах хэрэгтэй. Гэсэн хэдий ч эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд урт хугацаа шаардлагатай тул ойрын ирээдүйд байгалийн түүхийн эдийн экспортоос хамааралтай хэвээр байна. Тиймээс эдийн засагт нэгэнт байр суурь олж бэхжсэн салбараа өнөөгийн хурдаас далайцаар цаашид өргөжүүлж гадаад валютын урсгалыг тэтгэхэд ашиглах нь зүйтэй хэмээн харж байна. Монгол улс татварын орлого тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын татварын орлогоор төсвийнхөө дунджаар 26%-ийг бүрдүүлж дахин хуваарлдаг. Төрийн санхүүгийн бодлого нь нэг салбараас хараад бус нөхцөлд ажиллаж байсан ч уул уурхайн салбарын хэд түргэн тэлэлт өргөжлөлтөөс үүдэлтэй. Эдийн засгийн бүтцэд гарч буй өөрчлөлтөнд төрийн санхүүг эргэн харах зайлшгүй шаардлага үүсгээд байгаа билээ. Төсвийн орлого нь олон улсын зах зээлийн түүхийн эдийн үн, гадаад худалдааны нөхцөл зэрэгээс шалтгаалan хэлбэлцэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого нь эдийн засгийн өсөлтийг бүрдүүлдэг хэдий ч төсвийн орлогын савлгааг үүсгэдэг хүчин зүйл болдог. Түүхийн эдийн үн өндөр, баялагын орлого ихтэй байх үед эерэг нөлөөтэй ч буух үед үзүүлэх нөлөө нь төсвийн алдагдлыг тэлж улсын зээлийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Улмаар улсын зээл жил ирэх тутам өсөх хандлагатай байгаа. Монгол улсын нэгдсэн төсөв сүүлийн 20 жилээс 15 жилд нь алдагдaltaй байжээ. Төсвийн орлого нь татварын болон татварын бус орлого тусламжаас бүрддэг бөгөөд дийлэнх хэсэг нь татварын орлого байдаг. Засгийн газрын зарлагын дийлэнх хэсгийг халамж эдийн засгийн салбаруудын татаас төрийн байгууллагуудын санхүүжилтэд олгодог байна. 2022 оны байдлаар төсвийн зарлага нь дотоодын нийт бүтээгдэхүүний 34.38%-ийг эзэлж байгаа нь байгалийн баялагтай улс орнуудын харьцаанаас дээгүүр үзүүлэлт юм. Төсвийн зарлага болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа өндөр байх нь зарцуулалтыг хянах, зохицуулах, удирдах зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан олон тооны яам, төрийн байгууллагатай байх нөхцөл байдлыг үүсгээд байна. Төсвийн алдагдлаас шалтгаалan гадаад үрийн хэмжээ өсөж эрчимтэй нэмэгдэх трендтэй байна. 2015-аас 2022 онд улсын нийт гадаад үр дунджаар 580%-аар өсжээ. 2022 онд тэг 165%-аар буурч 33.6 тэрбум Америк доллар байгаагаас шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээлэг 12,141 тэрбум Америк доллар буюу 36.15%, бусад салбарууд 9,698 тэрбум Америк доллар буюу 28.87%,
засгийн газар 8,900 тэрбум Америк доллар буюу 2385%, Төв банк 2,178 тэрбум Америк доллар буюу 649%, хадгаламжийн байгууллага 1,560 тэрбум Америк доллар буюу 465%-ийг эзэлж байна. Дараагийн жилүүдэд гадаад бонд зээлийг дахин санхүүжүүлэхэд дэлхийн эдийн засгийн санхүүгийн нөхцөл чангаруул манай улсын хувьд эрсдэл үүсгэн гарцаагүй. Гэхдээ инфляцтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхийн эдийн үн өсөж байгаа нь экспортын орлогоос хамааралтай Монгол улсад эерэг үзүүлэлт болно. Төсвийн алдагдал нь уул уурхайн салбарын мөчлөгөөс хамаарсан орлогын бүтэц болон халамжийн бодлоготой салшгүй холбоотой. Төрийн санхүүгийн бодлого болон бодит байдлын зөрүүнээс үүдэлтэй алдагдaltaй төсөв. Түүний хэмжээгээр нэмэгдэх үр төлбөр эдийн засгийг хүндрүүлэх магадлалтай бөгөөд энэхүү тасралтгүй үргэлжлэх циклийг зогсоогшуурхай арга хэмжээ авах нь туйлын чухал болоод байна. Уул уурхайн нь хамгийн өндөр ашигтай эдийн засагт зонхлох үүрэг гүйцэтгэдэг нэмэгдэл өртөг ихтэй өндөр бүтээмжтэй боловч ажиллах хүч шингээр чадвар багатай салбар юм. Тус салбарт нийт ажиллах хүчний зөвхөн 542% л ажилтдаг. 2022 оны сүүлийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын голч цалин 1285-ны 3,000 төгрөг байсан бөгөөд дундаж цалин ба голч цалингийн зөрүү 464.9 мянган төгрөг болж өссөн байна. 2014 онтой харьцуулахад цалингийн зөрүү 126.91%-аар өссөн байгаа нь ажиллагчдын орлогын тэгш бус байдал нэмэгдсэн байгааг илтгэж байна. 2003-аас 2020 оны дунджаар нэг хүнд новдох сарын хэрэглээг авч үзэхэд бага орлоготой 70% нийт хэрэглээний 50 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь орлого тэгш бус байгааг илтгэнэ. Нийт орлогод эзлэх цалин хөлсний хэмжээ 70-аас 80%-ийг эзлэх нь зохилтойж сүүлийн 15 жилийн өрхийн орлогын бүтцийг авч үзвэл цалин хөлс ба тэтгэвэр тэтгэмж бусад орлогын харьцаа дунджаар 48-ыг харьцах нь 52 байжээ. Бүхий л төрлийн тэгш бус байдал нь нийгэм эдийн засгийн хөгжлийг хойш татаж, мөлчлөгийн шинжтэй аюултай хөдөлмөр эрхлэлт рүү түлхэж, ядуурлыг бууруулахад сөргөөр нөлөөлж, хүмүүсийн сэтгэл ханамж, өөрийгөө хүндлэх мэдрэмжийг үгүй болгодог. Орлогын тэгш бус байдал нь шударга бус байдлыг өөгшүүлж, итгэлцэл, ив нэгдэл, хамтын ажиллагааг зүйрүүлэхээс гадна орлого бага хэмжээгээр нэмэгдсэн ч нийгэмд сөрөг үр нөлөөт хандлага гүнзгийрэх нөхцөл болдог байна. $2000 оны ядуурлын шугам инфляцийг суурь болгон тооцоход 2000-аас 2022 онд инфляц 637 дахин нэмэгдэж, ядуурлын шугам 1439 дахин өсжээ. Гэтэл хэрэглээ болон амжиргааны түвшин стандарт хязгаартгүй шууд хамааралтай байдаг. $2020 онд ядуу хүний сарын хэрэглээ нь ядуу бус хүнийхээс дунджаар 2.8 дахин бага байна. Нийт өрхийн 60%-аас дээш нь ядруу амьдралтай байгаагаас гадна тэдний орлого тэтгэвэр тэтгэмжээс өндөр хамааралтай байна. Дэлхийн банк болон үндэсний статистикийн хорооноос хамтран гаргасан ядуурлын дүр төрх 2020 тайланд нэг хүнд новдох сарын хэрэглээ үндэсний ядуурлын шугам 185 мянган төгрөгөөс доош бол ядуу гэж тооцож, Монгол улсын хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8% буюу ойролцоогоор 903.4 мянган хүн ядуу амьдралтай гэжээ. Статистик тоо мэдээнээс товчхон дүгнэхэд 3.4 сая иргэнтэй Монгол улсын 3 хүн тутмын нэг нь ядуу байна. Ядуурлыг үнэмлэхүй болон харьцангуй гэсэн хоёр аргаар тодорхойлох боломжтой. Үнэмлэхүй ядуурл нь үндсэн хэрэгцээг хангах хангалттай нөөцгүй байх бол харин харьцангуй ядуурл нь үндсэн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц, гэхдээ түүнээс бага нөөцтэй байхыг хэлнэ. Үнэмлэхүй ядуурлыг ядуурлын шугамар хэмждэг бол харьцангуй ядуурл нь тодорхой хэмжүүр багатай байдаг. Харьцангуй ядуурлыг эргэн тойрны хүмүүстэй харьцуулж тодорхойлдог ба энэ нь орлогын тэгш бус байдалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл орлогын тэгш бус байдал их байх тусам хүн харьцангуй ядуурлалд бүрддэг байна. Үнэмлэхүй болон харьцангуй аль ядуурл нь сөрөг үр дагавартай. Ядуурлын асуудалд багахан халамжаар аргалах төдийг өнгөцгөн хандвал тарих хор уршигн шийдвэрлэхэд тун хэцүү нийгмийн асуудал болж хувирах шинжтэй тул шуурхай арга хэмжээ авах нь зайлшгүй болсон байна. 1992 оноос хойш хүн ам тасралтгүй өсөж байхад хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч байгаа нь ажилгүйдэл жил ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэж байна. Ажиллах хүчний оролцоо ба хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2011 оноос тасралтгүй буурч 2022 оны байдлаар 57.9%, 54.9% тус хүрсэн байна. 2011 онд ажилгүйдлийн түвшин 7.7%-тай байсан бол 2022 онд 5.3% болжээ.
2009 онд нийт ажиллах хүчний 34,66% хөдөө аж ахуйн салбарт ногдож байсан бол 2022 онд 25,11% болж буурчээ. Харин уул уурхайн салбарт 346%-аас 542%, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 623%-аас 917% болж өссөн байна. Өсөлттэй ч гэлээ ажиллах хүчний шингээлт багтаа салбарууд нь хөдөө аж ахуйн салбараас чөлөөлөгдсөн 10 орчим хувийн ажиллах хүчнийг ажлын байраар хангаж чадаагүй байна. Ажил хөдөл болон орлогын тэгш бус байдлын хавсарсан нөлөөний улмаас гэмт хэрэг, нийгмийн эмх замбраагүй байдал нэмэгдэхээс гадна бүтээмжийг шууд бууруулах нөхцөл болох эрсдлийг дагуулдаг. Нийгмийн даатгалын хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах орлогоос төрсөн нийгмийн даатгалын шимтгэл улсын төсвөөс олгосон санхүүжилт, бусад их үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгөөр хуулиудад заасан тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Хууль батлагдсанаас хойших хугацаанд 26 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Эдгээр нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог улам нүсэр болгох зэрэг байв. Нийгмийн даатгалын дөрвөн сангаас хамгийн гол нь тэтгэврийн сан алдагдалд нөлөөлдөг гэж хэлж болно. Учир нь 2004-өөс 2022 онд тэтгэвэр авагчдын тоо дунджаар 43.6%-аар өссөн байгаагаас өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 69.1%-аар өссөн байна. Хүн амын нас хүйсийн суврагаас харахад өндөр насны тэтгэвэр авагчдын тоо цаашид өснө. 2022 оны байдлаар нийт 480.5 мянган тэтгэвэр авагч байгаагаас 77.67%-ийг өндөр насны тэтгэвэр авагчид эзэлдэг байна. Нэг хүнд сард дунджаар 530.9 мянган төгрөг ногдож байна. (2021) оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг төрөөс төлбөрийг нь хариуцдаг зардлыг улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын сан руу нэгтгэж нэг их үүсвэрээс санхүүжүүлдэг болсон. Тус онд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өмнөх оноос 102.1%-аар өсөж 985,745 сая төгрөг, зардал өмнөх оноос 210.6%-аар өсөж 1,281,618 сая төгрөг болжээ. Эрүүл мэндийн даатгалын санд улсын төсвөөс 496,465.2 сая төгрөг буюу эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 50%-ийг олгосон ч төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан худалдан авахд 680,727.3 сая төгрөгийн зардал буюу эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын 53%-ийг гаргажээ. Үүний улмаас эрүүл мэндийн даатгалын сан 295,873.1 сая төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 581.7%-аар нэмэгдсэн байна. 2021 оны байдлаар эрүүл мэндийн даатгалд нийт 3,57,087 даатгуулагч хамрагдсанаас шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан 2.3 сая иргэн, шимтгэлийг өөрөө хариуцсан 187 мянган иргэн, шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцсан 566 мянган иргэн байв. Шимтгэлийг өөрөө болон ажил олгогч, даатгуулагч хариуцсан иргэдийн тоо өмнөх оноос тус 29%-аар буурсан бол улсын төсвөөс хариуцсан иргэдийн тоо 13%-аар өссөн байна. 2021 онд нэг даатгуулагчид ногдох орлогоос зардал ойролцоогоор 97 мянган төгрөгөөр давжээ. Орлогын баталгаагүй байдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй урт хугацаанд хүний хөгжилд, тэр тусмаа хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Хүний хөгжлийн ихэнх үеийн хүүхдийн бие бэлтэр, зан төлөвт нөлөөлж, хожуу эрүүл мэнд, ажил эрхлэлтэд нөлөөлдөг байна. Боловсрол эзэмших нь эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, дундаж наслалтыг нэмэгдүүлж, сургуульд хамрагдах, амжилттай төгсөх боломжийг бүрдүүлж, хүн амын эрүүл мэндийг сайжруулдаг байна. Тиймээс энэ асуудал нь нэг үеэр зогсохгүй хэдэн 10 жилийн турш үргэлжлэх олон үеийн нөлөөтэй тул мөн л манай улсын хувьд нийгэм эдийн засгийн тулгамдсан дорвитой шийдэл хүлээж буй. Өрхийн болон иргэдийн орлого өссөн үү гэхээр өссөн байгаа юм. Гэхдээ цэвэр өсөлтийн 18% нь орлогын бодит өсөлт байна. Харин 82% нь инфляцийн өсөлт байгаа нь дан цалингаас хамааралтай, хуримтлал байхгүй өрхийн сарын дундаж орлогод хүчтэй сөрөг нөлөөг үзүүлжээ. 2021 онд инфляц 1380%-д хүрч өссөн нь орлогын өсөлтөөс давж бодит орлого 746%-аар буурсан байна. Тус онд орлогын 4284%-ийг цалин, 2720%-ийг тэтгэвэр тэтгэмж, 2996%-ийг бусад их үүсвэр эзэлж байжээ. Сүүлийн 5 жилд өрхүүдийн бодит хэрэглээ өсөлттэй байсан бол 2021 онд өрхүүд хүнсний болон хүнсний бус хэрэглээгээ танаж нийт хэрэглээ 1330%-аар буурсан байна.
Тус онд бүрхүүд 20.68%-ийг хүнсэнд 79.32%-ийг хүнсний бус зүйлд зарцуулсан байна. (2022) оны байдлаар бизнес регистрийн санд нийт 246,361 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас 86,356 буюу 35% нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа зогсоож байгаа аж ахуйн нэгжийн тоо шинээр байгуулагдаж байгаа тооноос давж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс 76,600 буюу 84% нь 1-9 ажилтнтай бичил буюу жижиг дунд хэмжээтэй үйлдвэрлэл байна. 2021 оны байдлаар жижиг дунд үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5%, нийт экспортын 2.4%-ийг л бүрдүүлжээ. 2022 оны байдлаар банкны салбарын нийт зээлийн 45.59%-ийг хувийн хэвшилд олгосон бөгөөд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 75% нь аж ахуйн нэгжийн зээл байна. Энэ нь аж ахуйн нэгж авсан зээлээ эргүүлэн төлөхөд бэрхшээл үүсдэг гэдгийг илтгэнэ. Нийт хөрөнгө оруулалтын 54.62%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг уул уурхайн олборлох салбар бүрдүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 39.2%-ийг Канада, 24.4%-ийг Хятад улс эзэлдэг байна. Эндээс уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгө оруулалт төдийлөн хийгдэггүй болох нь харагдаж байна. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих нь дотоодын аж үйлдвэрийг дэмжихтэй агаар нэг ойлголт бөгөөд зах зээл дээр урт хугацаанд санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох, аж ахуйн нэгжийг урт хугацааны санхүүгийн их усүртэй болгох, дотоодын зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэт байна. Ашиг орлоготой аж ахуйн нэгж байгуулахын зүгээс л ажиллах хүчинд олгох цалин хөлсийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Үүний тулд эхний ээлжид төр хөдөлмөрийн зах зээл дээр том өрсөлдөгч байхаа болох, хувь хүмүүс хувийн хэвшилд ажиллах сонирхолтой болох хэрэгтэй. Дүгнэн хэлбэл сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг төсөв бүхэлдээ уул уурхайн салбараас хараад болсон. Уул уурхайн салбарын хэд түргэн тэлэлт өргөжлөлтөөс эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарч Монгол улс татварын орлого тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын татвараар төсвийн орлогын мэдэгдэхүйц хувь бүрдэж байна. Үүнээс шалтгаалan төсвийн орлого нь олон улсын зах зээлийн түүхийн эдийн үн, гадаад худалдааны нөхцөл зэргээс хамааран хэлбэлцэлтэй болсон. Түүхийн эдийн үн өндөр баялагын орлого ихтэй байх үед эерэг нөлөөтэйч буух үед үзүүлэх нөлөө нь төсвийн алдагдлыг тэлж улсын зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Улмаар улсын зээл жил ирэх тутам өсөх хандлагатай болоод байна. Харин төсвийн зарлага нь төрөөс баримталж буй бодлогын хүрээнд тэтгэвэр, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах зэрэг нийгмийн халамжид тогтмол зарцуулагддаг. Гэсэн хэдий ч тав тухтай тэтгэвэр, эрүүл мэндийн халамж үйлчилгээ авч чадахгүй, ядуу амьдралтай олон мянган хүн байсаар л нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүний тоонд ногдох тэтгэвэр авдаг хүний тооны харьцаа өсөж, хүн амын дундаж наслалт нэмэгдэж, тэтгэвэрт гарснаас хойш амьдрах хугацаа уртсах тусам төрөөс тэтгэвэрт гарах насыг өндөр тогтоох, эсвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс өөр сонголтгүй болгоод байна. Түүнчлэн нийгмийн даатгалд хамралтын түвшин өндөрч, нийгмийн даатгалын сан нь хуримтлалтай бус алдагдaltaй, тэр нь өсөж байгаа нь төрийн халамжийн зардал цаашид улам нэмэгдэх болохыг харуулж байна. Цалин хөлснөөс авах шимтгэл татварыг нэмэх нь ажиллах хүчинд ачаалалт дарамт үзүүлж байна. Уул уурхайн салбарт нийт ажиллах хүчний 5% л ажилтдаг нь үлдсэн 95%-ийн хувьд орлого багатай, зээлжих, эрсдэл даах чадвар муу байх нөхцөл болж орлогын тэнцвэргүй байдалтай болсон. Үндэсний эдийн засаг дотор баян ядуугийн ялгаа хэвийн байдлаас хэтэрч ялгарл гүнзгийрэх төлөвтэй байгаа. Иргэдийн орлогын түвширлээс шалтгаалan орлого багатай нийгмийн хэсэг чанар муутай, хямд үнэтэй барааны эрэлтийг бий болгодогч нийт эрэлтийг жин дарж чаддаггүй байна. Харин өндөр орлоготой цөөн хэсгээс зах зээл дээр үнэтэй барааны эрэлтийг бий болгож, абсолют дүнгээр нийт эрэлтийн зохилох хувийг эзэмшин, макро эдийн засгийн нийт эрэлтийг төлөөлж байна. Энэ үзэгдэл нь эргээд дотоодын үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарладаг. Нөгөө талаас өрхийн орлого халамж тэтгэмжээс хамааралтай байгаа нь ажил хөдөл их болсны илрэл бөгөөд үндэсний бүтээгдэхүүний эрэлт багасах, цаашлаад макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэх аюултай. Эрүүл мэндийн албан журмын даатгалын дагуу цалин хөлснөөс болон ажил олгогчоос тэнцүү хувийг авч хуримтлуулдагч, энэ нь орчин цагийн анагаах ухааны дэвшилтэд эрүүл мэндийн үйлчилгээ авахд хүрэлцэхгүй юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч өөрөө хариуцсан төлдөг иргэдийн тоо буурч, төсвөөс хариуцдаг хэсэг өссөн байгаа нь төрийн зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сан алдагдал хүлээсэн байна. Хүмүүс өнөөдрийн орлогоос 20-30 жилийн дараа эрүүл мэндийн гарч болцсохгүй зардалд зориулан хуримтлуулах сонголтыг хийхгүй, хийч гэсэн эдийн засгийн бололцоо байхгүй байна.
Өрхийн орлого нь амжиргаагаа хангахаас давж чадахгүй байдалд хүрч хуримтлал үүсгэх боломжгүй болоод байна. Гэтэл хуримтлал бий болгохын тулд хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг өсгөх шаардлагатай ч аж ахуйн нэгж ашигт ажиллагаатай байж чадахгүй байгаа нь цалин нэмэх боломжгүй байдалд хүргээд байна. Хуримтлал байхгүйгээс банк болон бусад санхүүгийн зуучлагчид урт хугацааны зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд хангалттай нийлүүлж чадахгүй байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн хөгжилд шууд хамаарах ба өнөөгийн санхүүгийн зах зээлд банк давмгаалсан хിവэр байна. Эдийн засгийн хямрал инфляцийн өсөлттэй холбоотойгоор хадгаламжаас гадна үнэт цаас нь тодорхой хэмжээний хөрөнгө байршиж байгаа ч хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болох үс хэмжээнд биш байна. Байгууллагын хөрөнгө оруулагчид бий болохгүй, хувьцааны үнийн өсөлт өөрчлөлтөөс үр ашиг хүртэх боломжгүй байна. Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэхийг хичээж ажилдагч үүнд олон жилийн тууштай бодлого шаардлагатай. Харин нүүрс зэс зэрэг түүхийн эдийн үнийн өөрчлөлтөд өртөмхий хэд хамааралтай нөхцөл байдалд зах зээлийн бусад салбарын өрсөлдөх чадвар буурч чахагдаж, урт хугацааны санхүүжилтийн их үүсвэрээр үйл ажиллагаагаа тэтгэж, өсөлтийг түргэсгэх боломж байхгүйгээс аж ахуйн нэгж ашигт ажиллагаатай байж чадахгүй болоод байна. Үүнээс үүдэн эдийн засгийн бусад салбарт халамж өгөхөөс бараг өөр хувилбаргүй, ганц арга замтай нь үр ашигтай байж, орлогын ялгааг тэнцвэржүүлж чадахгүй байгаа дээр олон асуудлыг шийдэх шаардлагын улмаас төрийн байгууллагууд улам бүр нүсэр, өндөр зардалтай болж байна. Тэр хэмжээгээр хүнд суртал нэмэгдэж, авилга хийх ахуулын асуудал тасрахгүй байгаа билээ. Энэхүү хоорондоо уялдаатай эргэх холбоод цикл нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд урт хугацаанд үрийн дарамт улам бүр нэмэгдэж өрх, аж ахуйн нэгж улс орны санхүүд хүн дээр тусаж эдийн засгийг хүнд байдалд оруулахаар байна. Хуульч шууха Монгол улсын нийгэм эдийн засгийн тулгамдж буй асуудлуудыг танилцууллаа. Хуульч шуухан бусад судалгаатай танилцаарай. Хамтдаа хөгжицгөөе.